За сайн байцгаана уу Фрэнс 369 клубийн техник шинжиж ярилцаж зоргоон. За манайхан шинэ 7 хоногийн мэдээг хүргэе. За тэгээд хэдүүлэнгийнх нь өнөөдөр чи ярих зүйлүүдийн хоогоо. За Facebook-ийн шууд өнөөдөр Facebook-ийн лайваар шууд хэдүүлээ уулзж байгаа таатай байна. Жохон дутаг харагдаад байна уу та. Гөлс. За тэгэхээр хэдүүлэн хамгийн түрүүнд мэдээж ойлгомжтой хэдүүлэн мэдээж мэдээгээ харна. За мэдээгээ харах юм бол мэдээний хувьд бол угаасаа энэ 7 хоног тодорхой хэмжээний банкуд амраад эхэлсэн байгаа шүү дээ. Тэгээд угаасаа шинэ онж гарах гэж байна. Тэгээд хэдүүлээс ах амар байх нь вэ. За тэгээд нэгд өдөр хэдүүлэнгийнхаа CP Consumer Confidence мэдээ бол угаасаа юм байна. Тэгээд хоёр дахь өдрөөс эхлээд ерөнхийдөө USD талаасаа бол core durable goods order, home new sales, new home sales, Richmond manufacturing index гэдэг ерөнхийдөө бол гараад явах нь байна. За тэгээд ерөнхийдөө энэ жилийн баг сүүлийн мэдээнүүд гэж хэлэхэд баг болохгүй харагдаад баг шүү. За тэгээд unemployment claims гэж байгаа. За тэгээд дараа 7 хоногт ерөнхий ямар мэдээнд гарах юм бэ гэж бас хэлээс ах. Дараа 7 хоног юм уусаа хамт харч идэв. За тэгээд unemployment claims мэдээж 4 өдөр байгаа юм байна. Тэгээд 5 өдрийн өглөө 12 цагт crude oil inventory-с мэдээ байгаа юм шүү. 3 өдөр байгаад идвээс угаасаа 3 өдөр банк holiday таарч байгаа болохоор crude oil inventory-с ихэд бол 5 өдөр болчихж байгаа юм байна. За тэгээд өмнөх нь хасах 0.9 милион гарсан бол энэ удаагийн хасах 1.6 миллион гэж гарнаа гэсэн шинжээчдийн хамт байгаа юм байна. За тэгээд Европын биржтэр нэг юм ярихгүй. Chicago PMI гарч байгаа юм байна. Pinde Home Sales гарч байгаа юм байна. За тэгээд S&P CS Composite 20 HPI мэдээ ерөнхийдөө бол жилээр гарч байгаа байна шүү дээ. За тэгээд 3 өдөр бас holiday-тэй 4 өдөр unemployment claims-тэй тэгээд ISM manufacturing PMI за тэгээд ISM manufacturing price гэсэн мэдээ ерөнхийдөө бол ойлгомжтой гарч байгаа юм. За хэдүүлээч өнөөдөр бас ер нь шинэ он гарах төхөөд ирж байгаа учраас маркетууд ч гэсэн ерөнхий жоохон ойлгомжтой баг. Тэгэхээр хэдүүлээ ямар ч л байсан маркетуудыг аль болох төхүүлээд явнаа. Гэхдээ ер нь шинэ он гарч байгаа үеэр ч юм маркет хогийн хөдөлдөг шүү дээ. Нэг хэрч мэрэт ч юм уу эсвэл хөдлөд байдгийг шүү дээ. Тэр үртэл ерөөхдөө бол яах нь үгүй хэдүүлэн нэг анзаарч ижгэлж харах нь байх нэ. За тэгээд юуны түрүүнд динүүдийн ярьчлаа. За тэрний за тэгээд ерөнхийдөө за 1 сарын 6-наас эхлээд илүү тогтворч байгаа юм да янз нь. За тэгээд 2 дахь өдөр job гэдэг 3 өдөр ADP non-farm шууд хэлж байгаа. За тэгснээр 4 дахь өдрийн шөнө 3 цагт 4 дахь өдрийн өглөө 3 цагт 3 дахь өдрийн шөнө 4 дахь өдрийн өглөө 3 цагт Fonds meeting мэдсэж байх шиг. За. Ерөнхийдөө ингээд цаашдаа ирээдүйн юм уу? Үлдээ даач гэж ярилж бид ер нь техник шинжилж чинь ирээдүйд амжсан юм шиг шүү дээ. За ямар ч үсэн эхний ээлжинд энэ 2-7 хоногийн сумыг тодорхойлоход бол нэг тийм амар том үйлчлэгүүд байхгүй баха. Тэгэхээр хэдүүлээ ямар ч үсэн анхаарлаа шууд чарт маань зүг баг. За шууд F10 гэдэг үйлчлэгтэй. За хэдүүлэнгийнх нь хувьд алтыг бол мэдээж дотлын Euro руу явах боломжтой гэдээс ерөнхийдөө гоё CP ирээд зөгцсөн байгаа шүү дээ. Яа. За тэгэд олон хүмүүс одоо алтыг бол доош хаах нь одоо бол хэцүү гэж яриад байна. За миний хувьд бол энэ тал дээр жоохон эргэлзсэн талтай байгаа шүү. Манайх тэрний за одоо миний юу гэж тийм. За ямар ч гэсэн өмнөх зүгийнхэн тэмдэглэгээнүүд устгаад эхнээс нь зургийнхын
эцсийн таталтуудыг хийгээд 76 за 76 гэх юм байна, нэг юм байна, гэх юм байна гэдгийг хэвлэн анзаарч байна. За доошхоо мэдээж 50-аас тохиол давсан хөдөлгөөн мэдээж 23 болох орж ирэх боломжтой гэж ярьж ирсэн. Мэдээж ороод ирсэн. За ерөнхий доотлын ёроолыг бол арай сэтгэсэн гэж бол арай хэлэхгүй хэрнээ бидний нэг анзаарч ажиллаж байсан зүйл ганцхан хуурлагдсан бол гол хуурал энэ ч байх ёстой. Харин энэ хууралыг мэдээж сэтгэсэн тохиолдолд хэдүүлээ доош харж болно. Гэсэн асуудлыг мэдээж хэдүүлээ бол ярьж исэн бол мэдээж доошгоо сэтгэлчихсэн. Тэгээд дээшлийн нэг шалгалт үзүүлээд таг гэдэг бодсон. За энэ чинээс ингэдэг бол маркет хайчих юм бэ гэсэн асуулт мэдээж олон хүн тавина. За тэгээд ирэнгүүт хэдүүлэнгийнхэн хувьд гол анхаарал тавих зүйл нөр энэ чинь 38.2-ийн хуулийг заавалч хүүнийг алдсан тохиолдолтой байгаа. Нэг сонирхолтой зүйл. Тэгэхээр энэ тохиолдолд дээр алдсан гэдгийг хэдүүлээ цаашаа өргөжлүүлээд бас унгаахан зөвүүл гэдэг миний хувьд асуудал байгаа байна л та. Өөрч цааш нь чал. Хэрвээ 38.2 гэдэг цэгээс тохиолдолтой авсан тохиолдолд 14 лүгээ шууд шийдвэр хийж байх юм бол хэдүүлэнгийнх нь за энэ 7 хоногт ч юм уу дараагийн 7 хоногийн ёроол мэдээж ойлгомжтой 2573 хавцаа 75 хавцаа ерхий ёроолыг үүс. За тэгээд энэ дэр чин гол нь би чин файн татаж болж байгаа үү? Зя фиг вэж pitch fan л. За бас арай биш яг. Pitch fan мэ татаж үзэж байгаа. За ямар ч байсан тэгтэй. За бараг л энэ ч юм шүү дээ. Гэхдээ энэ ямар юу вэ? За. Ер нь юу шиг татах юм чи. Gunny fan. Gunny fan ингэж. Инч тэр ер нь Gunny fan-тэй ер нь их тустай. За хэдүүлээ стресс мэдэрэл яа. Өө. Акинг үзүүлэх. Тэгээд энэ л та үзээг үл тээ. Шинжилгээ танаас үзүүлэхгүй. За юуны түрүүнд хэдүүлэнгийнх нь харж байгаа зүйл ч юу. Яа. Ороод ирсэн байгаад байгаа шүү дээ. Ямар ч үсэн алтуул доошгоо. Айл бирж нэгдснээс хойш за бирж нэгтгэж ерөнхий байдал ч өөрөө нэг энэ авцал явж ирсэн. Дөнгөж энэ авцал явж ирсэн. Тэгээд доошгоо нэг орж ирч дээш нэг шалгалт үзүүлсэн 38 шалгалт байсан байна. Нэг би өөрөө ч нэг тийм амар анзаарсангүй. За тэгээд хідүүлээ. Яа чинь. За тэгээд хідүүлэнгийнх нь гол анхаарал тавих ач холбогдолтой цэгчин өөрөө ямар ч үс эхний ээлжинд нэг үзүүртэй гэж үзээд хідүүлэн 75 хавцаа ирэхдээ нэг харж болох бах. Ягаад гэвэл энэ чинь би нэг жоохон дутааж магадгүй дээ гэсэн их тийм харуул төрөөд байгаа. Тэгэхээр хэдүүлээ ямар ч эхний ээлжинд 75 8 хавцаа гэм үү. Тэд ерхий 78 за ер нь 80-ийг яг боллоо л гэж үзэж байна. Гэхдээ бас асуудал мэдээж өөрөөр яригдвал өөрөөр ярих тухай. За би эхний ээлжинд ингээд. За тэгэд хэдүүлэнгийнх нь хувьд бол 38.2 лөө ороод ирсэн. За тэгэнгүүт 38.2-ын шалгалт ишиг ороод ирсэн бол доош 14-ийн 1 үзүүрээр шалах байх гэсэн хамаг сэдвүүлээ бол угаасаа тавиад. За тэгэд энэс сэдвүүлэнгийнх нь гол техник зөвөр энэ авцсан стафч гэдэг байна шүү дээ. За ерөнхий зургуудаа шууд хөөнэ гэдэг. За тэгээд энэ чи 108-ын шалгалт байсан. 108-ийн шалгалт чинь өөрөө 61.8 дээр дуусах хэрэгтэй байсан. 61.1 ийшээ дуусах болж хадаагүй. Тэгээд ирэнгүүтээ шууд доош 38 23 руу нэг зоос 23 руу зоосон шалтгаан чи өөрөө зоосон шалтгаан чи байх үедээ эн чи өөрөө тэгээд энэ чинь нэг баг зэргийн дутаалт үзүүлсэн байгаа шүү дээ. Энэ дутаалт өөр хамгийн сонирхолтой. Энэ дутаалт ч өөр хамгийн сонирхолтой дээр яг татчих. За тэгэхээр энэ хэсгийг бол хандсан гэж үзэж болж байна. Хандсан гэж үзээд гэхдээ энэ шиг ерөнхийдөө нэг гүйцэлт бол заавал хийх боломжтой гэж нэг харахын бол харах юм. Гэхдээ яг уу
хэдүүлээ нэг бага хэмжээний шалгалт хийгээд үзэж бас болно. Бас болохгүй ч байхгүй шүү. За тэгэхээр ямар ч байсан хэдүүлэнтийнх нь анхаарал бол энэ хэвцэнэ байхны дээш ирэхэд бол доошгоо нэг ус татаад ороод ирэх юм бол 600 дээр нэг зогсч болох бах. Эсвэл шууд нэг ус гүйцэн гэж дайрч болох бах. Нэг ийм л хоёр ялгаатай цэг байна да. Өөрч юу ч ярих вэ? За тэгээ хэдүүлэн мэдээж баг цагаар өгнө үү. За эхний ээлжинд мэдээж энд ороос дахиад энэ дэшгээ заавалч үзтээ. Энд чи тэг үгээс хуцаж байгаа. Тэгэхээр 23 гэж нэг орж ирсэн, 14 гэж нэг орж ирсэн, 38 гэж нэг орж ирсэн. 50-ыг шууд сэтэлсэн. 50-аас нэг 38-аас нэг тохиолд аваад 61.8 гэж шууд доошоо сэтэлэг аваад ирсэн. Бас л 50 угарл. Тэгээд доошоо ерөнхий дээдлийн цэг бол 80 руу 80 ирэхэд болгож байгаа. Гол хөдөлгөөнчин өөрөө нэг сонирхолтой юм байна шүү дээ. Би та нарт нэг анхааруулж хэлэхэд байна шүү дээ. Гол хөдөлгөөнчин чинь 76-гийн хугацааг авцсан байгаа тохиолдолд доошоо шууд пад гэж орж ирэх бол жоохон хэцүү дээ. Шууд энэ чинь нэг шалгалт ороод ирсэн байхад шууд энэ чинь дахиж зүтгүүлнэ гэж ярих нь бас хэцүүдэлтэй. Гэхдээ дахин нэг шалгалт ороод ирэх юм бол энийг баг 7-90% гэж үзээ сайхан байдахт бол болж юм. Гэхдээ ойлгомжтой ер нь энэ чинь нэг шалгалсан бол их тохиолдолд ер нь доошх нэг сэтгэлийн үүдгэн заавч хийчих гэдэг тал байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь ямар ч байсан анхаарал бол энэ хэсэг дээр заавч байна гэсэн үг. Тэгээ хэдүүлээ энийгээс анзаарч ажиглаж байгаад барилж байгаа хэдүүлээ энэ толгойг эхлүүлэх нэ. За тэгээд ерөнхий ярилцааг өнөөдөр шууд өгөх нь бас юу ч юм дээ гэж бас харахад бол харж байна. Тэгэхээр хэдүүл ямар ч байсан харцсан чиж болно. За тэгээд мэдээж таталтаа дуусах бүхэн адилхан болж байгаа. За тэгээд би хэлчихсэн шүү дээ. Фомсын мэдээ хэрвээ бодлогын хүүгийн мэдээ суларч гарч ирэх юм бол нэг ийм тийм асуудал байх баха гэж ярьж ирсэн тий. Өөрөө шууд юу гэсэн. За дөрвөлж байгаа би чинь хэмээс голч. Энэ заавалч. Их юм батсан байна. Ага. Шот. Сия. Комплект туснаа. Completion. За completion яах вэ? За тэгээд хэдүүлэн гол тавьсан юм баг. За би ч 6 гэж жирүүлсэн. За тэгээд ороод ирэнгүүт хэдүүлэнгийнхэн гол яригдчихсан асуултаас фомсын мэдээ байсан шүү дээ. За тэгээд би чинь тэр чин 3 өдөр байгаадсан гэдэг тий. 3 өдөр би нэг анализ орсон. 3 байлоо. Ямар ч байсан фомсын мэдээний талаар нэг баггүй нэг яриад тавьсан. Тэгээ бодлогын бүх мэдээс сулруулах юм бол доошгоо алцвал доошгоо заавч орж ирнэ гэсэн асуулт ярьжсэн шүү дээ. Тэгээд юу вэ гэхлээр бодлогын бүх мэдээс доошгоо орж ирэх нь хэдүүлээ таамагласан байсан. Гэхдээ миний бол гаргаж ирсэн цэг бол 98 live цэг гэж иржсэн. Тэр 97 98 гэдэг цэг бол мэдээж чинээс заавч орж ирсэн байсан. Тэгээд эн чинь өөрөө 123 цэг баггүй. Эн чинь яхаа 123 цэг биш би. Энэ чинь 50-ийн талаар 76 гээд
60-ыг бүтэн шалгаж чадаагүй учраас энэ чинь 100 болоод 127 ч багтээ. 123.6 үржижсэн цэг багхгүй. Ингээд тавихлаар ерөнхийдөө бол цэвэрхэн. Гэхдээ гол цэг чи өөрөө 14 гэж харж ирсэн. Гол цэг өөрөө 14 гэж харж ирсэн багхгүй. Яагаад вэ гэхээр эн чинь эхлээд 38 эхэлдэг. 38 чи өөрөө шууд шидэлтээрээ 14 бүрэн боломжтой гэж харж ирсэн хэрнээ доошгоо 23 руу сэтэрсэн. За Хомсын мэдээгээр угаасаа унах нь бол угаасаа жам байсан. Тэгэхэд ямар ч хэлсэн энэ доороос 127-оос дээшгээ орж ирээд 94.5 гээд доошгоо дахин нэг шалгалт нь 123-оо нэг орж ирээд 108.14 гэж шууд дэшг 86 татсан тий. 186 руу татсан. За 186 руу татсан гээд хэдүүлэнгийнх дахиад нэг доошгоо явуулах шалтгаан энэ ч байгаад байна. Гол нь 86 дээр нэг хоёр дахь шалгалт ороод ирчихсэн. Одоо дараагийн дундын хөдөлгөөн яаж явах нь вэ гэдэг байдал хамгийн түрүүнд харагдчихээн. Тэгээд нэмж хэлэхэд энэ чинь нэг юм дабл топик батерийн юм шиг үүсээд байна. За ямар ч хэлсэн энийг хэдүүлэх баг зургаараа илэрхийлэх харна. Гэхдээ энийг харахаас өмнө гэж хэлэхэд вэ штэ. 86 ч угаасаа л доошго 114 юм уу 138 цаавч хүлээдэг ёстой. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь анхаарч тавих ёстой бол зэрэг нь өөрөө дундын хөдөлгөөн дээр л хамгийн том ач холбогдол юм өгнө. За тэгээд далт угаасаа ойлгомжтой хөдөлгөөн хийсээр л байгаа. Алтны ерөнхийдөө бол тэгж шүү дээ. Гоё байгаа шүү дээ. Шинжилгээ тал дээр бол гоё байгаа шүү дээ. Би таа. Хүмүүс шинжилгээний дагуу яваад байгаа ямар перт хот. За тэгээд мэдээж энэ чи илүүгийн хөдөлгөөн бол 23.6 шалгаж орж ирсэн. Энийг доошоо ёроолоор мэдээж зэтгүүлэх ёстой. Энийг зэтгүүлээд энэ чи бол нэг жоохон таарл бол уушгүй. Тэгэхээр 2600 гэдэг цэг бол заавалж байна. 2600-аас харин нэг хуурлыг хэдүүлээ бол харж болно. Энэ чи мэдээж батерийн гүйцэлтийн хөдөлгөөн гээд хууралыг ингэж орж ирэхгүй эсвэл энэ чи 100 биш 23.6 яг бүрэн барих бол гэдэг юм. Эхний ээлжинд ямар ч үсэн энэ сэтгэлээд ороод ирэх байх, дараагийн шилтийн хөдөлгөөнийг орж ирэх байх гэсэн таамаг бол миний хувьд бол байгаад байна. За тэгээд 2600-аас эхний ээлжинд нэг 100 гаруй пи. За ерөнхийд нэг 130 пи нэг өсчөөд нэг унах байдал байгаа юу? Таамаг бол байгаад байгаа. За тэгээд хэдүүлэнгийнх нь гол анхааралтай үзсэн. Тинчээ бас нэг нээл үүсч байгаа шүү. Тэрний хэдүүлээс анхаарах байх. За эхний ээлжинд тийм байгаа. За 6 нэг мэдээж нэг баг цаг руу шилжүүлээ. Энэ стресс мэдээ устгаад энэ хэсгийг шууд шалгахгүйгээр энэ уналтын оролцоог шууд барьж юмсан. За 61.8 ч өөрөө доош 38.2-тай 76-гийн шалгалт гэж үзэх юм бол энэ ч өөрөө доош 23.6-тай. За ерөнхий зураг бол угаасаа таарч байна. За дээрэс нь иймэрхүү дутаалттай байна. Одоо энэ дутаалт ч өөрөө доош нэг ингэж орж ирэхгүй гэсэн байдал л байна. Тий. За тэгээд энэний хувьд хэдүүлэнгийнхэн гол анхаарал татаж үзэх ёстой. Үл чи өөрөө мэдээж 100-ын техник шийдлэг 100-ын техник шийдлэгийг мэдээж тохиолж үзнэ. Машин ингэж хэлэх. За ингэж л байх. Тэгэхээр за ингэж байх юм байна. За ингэж байгаа гээд ерөнхий таталтыг нэг үзвэл тэ ерөнхий таталтыг нэг үзвэл за ийч баг гэж ялгаж байна. За ингэж нэг татаж үзээд мэдээж 50-50 бол юу бол тэр нэг байх. За тэгээд энэ чинь өөрөө 25 гэхэл 25 биш. Энд гэхдээ ерөнхий харалт нь бол жоохон томхон харагдаад тий. Тэгэхээр энийг бүсчлэлийнхаа бол шууд 14 12 тэгээд ирэхлээр арай л их болох юм. Тий. Яг үнэхээр зургийг бол зөв зааж явуулдаг олон зэгтэй байсан ч одоо яах вэ? Гэж бодоод хэдүүлээ хаяхаас та. Ямар ч үсэн тийм байдлууд байгаа. За тэгэхээр ямар ч байсан хэдүүлэнгийнхаа хувьд бол алтны байдал тань ийм байна. За манайхан түүх хүлээж
За би ч рекордод орсон юм шүү дээ. За тэгээд мэдээж хэдүүлэн гол ач холбогдол авах ёстой хууралжийн өрөө 50 дээр байгаа да. 50 өрөө за нэг дундын хөдөлгөөний хийлгэж чадах болов уу гэдэг асуудал байгаа. Гэхдээ 50 бол одоо энэ удаагийн хөдөлгөөн дээр бол нэг тийм амар хүчтэй чухал бас байж чадахгүй гэсэн юм бол байх юм. Тэгээд хэдүүлэн ямар ч байсан анхаарлаа хандуусаа байх нэ. Тэгээд анхаарлаа бол заавал хандуулсан юм байх юм байна. За хэдүүлэнгийнх нь хувьд гол анхаарал татах хууралжийн мэдээж энэ 23-ээс байх хэрэгтэй. Тэгээд уус цутган бүлгийн доотлын ёроол руу жоохон чүүд нэг юм юу бол эхний ээлжинд оруулж ирнэ. 2598 гэсэн цэг рүү бол ямар ч байсан нэг бол оруулж ирнэ. Тэрнээс цаашаа нэг ингэж хөдөлгөөн хийгээд доош 38-ыг нэг бүтэн бариулах уу эсвэл энэ хавц 14 дээр дуусах уу гэдэг асуудал ерөнхийдөө бол хэдүүлэнгийнх нь хувьд бол яригдана. Тэгээд ерөнхий хэдүүлэнгийнх нь гол яригдчихсэн зүйл чи өөрөө ерөнхий 72 дээр ерөнхий байдлаараа цэг бол дууснаа гэсэн үзүүлэлтийг үл хэвтүүлээ бол барьснараа хിവэрэ байсан дээр баг. За тэгээ энэ датыг ерөнхий алтны үед бол энэ ситуацийг ингэж хийж өгөөд хэдүүлээ сайхан алтны үед бол дуусгацгаая. За алтны үед бол дуусгачихсаа. За тэгээд хэдүүлэнгийнх нь гол ач холбогдолтой одоо орох ёстой цэг бол өөрөө мэдээж US oil байна. За US oil-ийн хувьд бол угаасаа тодорхой байгаа. Би та нарт алин дэнгураас хойш ирчихсэн одоо үргэлжлэл байна. За хэдүүлэнгийнх нь гол ач холбогдол өгөх ёстой цэг бол энэ ч мэдээж oil гэдэг зүйл чинь өөрөө, oil гэдэг түүх чинь өөрөө энэ хооронд хэрэлт өгж байгаа. Заавалж би хэлж байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ цэгийг бол анхааралтай мэдээж хүргэний. За тэгээд хэдүүлэнгийнх нь ярьжсэн 70-ны 30 мөч 40 мөч хавцаа ерөнхийдөө бол мэдээж ороод ирсэн байгаа. Тэгээд доошоо нэг уналтыг хийсэн байдалтай байгаад байгаа шүү. За уучлаарай манайхан. За тэгээд мэдээж энэ хэрэлтийн байдал дотор мэдээж ойлын тодорхой хэмжээний хөдөлгөөн явж байгаа гэж хэлдэг мэдээж ойлгомжтой ярьж ирсэн. За тэгээд нэг тийм байдалтай байгаад байсан. Тэгэхээр гол хэдүүлэнгийнх нь хувьд нэг юм гурвалжингийн нэг юу байна, таамаг байна гэдгээс чин өөрөө сайхан ерөнхий сэтгэлийн хөдөлгөөн орж ирж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ миний хувьд бол жоохон санаа зовоогоод байгаа зүйл нь гол санаа зовоод байгаа зүйл нь яг За гол санаа зовоод байгаа зүйл нь ингээд гурвалжинд хэлж байгаа үзэгдэл муу юм болов уу гэж харж байгаа. Ийм байсан гурвалжин ингээд нэг хэлцүүдэй гэсэн таамаг бол миний хувьд хэлж байгаа. За тэгээд мэдээж доотлынхан гурвалжингийн шин доотлын ёроол өөрөө 67 байгаад байгаа шүү дээ. Тийм байгаад байгаа шүү дээ. Ямар ч хийсэн 67-гийн ёроол гэсэн зэг байгаад байгаа. За тэгээд техникийн шинжилгээнд дэр угаасаа мэдээж бас тохирч ийн үү гэдэг асуудлыг их мэдээж угаасаа яхан зүйтэй болов уу? Ой. За хэдүүлэнгийнх нь гол анхаарал тавьсан зурагчаас нэг юм явцаа байсан байна. Зургаас анхаарч. За тэр энэ ор байсан гэдэг л угаасаа хэлж шүү дээ. Энэ зурагч бас зураг удаагүй шүү. Ер нь гэхдээ энэ хэрэлтийн цаг ерөнхийдөө нэг фөөсөр байгаа л таарлаа да. Энэ нэг үзүүр дээр нь ирэхлээрээ сэлдэл ёроол дээр нь ирэхлээр баятал нэг ийм байдалтай байгаад хэдэж хугацаа өгч. За тэр ч яах вэ? За ойлгомжтой хэдүүлэнгийнх нь хувьд бол яригдах ёстой зүйл чинь өөрөө энэ хооронд байсан. За энэ хооронд байжгаад энэ ч өөр 14 илүү гэж орж ирд. Ингээд зураг засварлагдана. Зураг засварлагдаад нэг ийм байдалтай болцсон. За тэгээд 94.5 өрөөд
61.8 руу орж ирсэн. Ороод ирсэн. За тэгээд 50 руу ч бүр үзүүртэй орж ирсэн. За тэгээд өөрөө 76.4-гээд доошоо 38.2-ийн шалгалт заавалч үүсгэсэн. Тэгээд 38 61.8 тэгээд одоо энэ доошоо заавалч 14 гэсэн шалгалтыг эхний ээлжид бол заавалч өгөх гэсэн байр суурьтай хэдүүлээ нэг юм шалгалтын зээл бас сурахад бол одоо асуудал гардаг шүү. Гэтэ яг хөө арай л их дундаас утсан юм уу гэмээр бодож байгаа боловч доошоо бол явах бүрэн хүчтэй харагдаж байна. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан анхаарлаа бол оюутны хувьд л нэг ийшиг нэг анхаарлаа бол хандуулах нь байна. За тэгээд энэ доош чичиж байгаа нь бага хэмжээний хийж байгаа. За тэгээд мэдээж 6 нэг жоох саад яг саний энэ хэсгээс зүрхсэн шүү дээ. Тийм ээ. Ямар муухай зуурч байна. Сэн маусаас л хэлээ. За ямар ч байсан нэг ийм байдалтай байгаад байгаа. За хэдүүлэнгийнх нь гол анхаарал тавьсан зүйл чинь өөрөө саний эмчээ байсан. За ингээд за 100-аас ингээд 23-ын цэг дээр тавихлаар ингээд эн чинь өөрөө гоё таарч байгаа. За ингээд ерөөхдөө бол үзүүр таарсан гэдэг хэмэндээ хэдүүлээ хадгалаад энэ ч доошгоо мэдээж ихний ээлжинд бол 86 гэж орж ирсэн юм байна. Ихний ээлжинд 100 гэж орж ирээд доошгоо 86 гээд тэгээд нэг ингэж 94.5 100-ын шалгалт хийчээд 94.5 гээд ер нь бүтэн 94.5. За тэгээд 100 гээд нэмсэн доошгоо 61 50 гэж орж ирсэн. За 50 дээр ерөөхдөө бол нэг хэмжээний тотал хийчихсэн. Тэгээд эргэж очиж 108-ыг шалгачаад нэг ингэж нэг хийгээд жоохон шалгачаад гэхдээ ойлын хувьд дараагаад хэлсэн. Яг тэгвэл бүтэн 7 хоног ч зураг хүрсэн. Одоо бол нэг юмс мөргөлдүүлэх гэж байна. За тэгээд мэдээж 108 дээр бүтэн цэвэрхэн шалгачаад доошоо 76.4 дээр жоохон бохир шалгалттай гэж үзээд энэ ч жоохон дутаасан гэж үзээд ингээд нэг хэрэлтийн байдал үүссэн байгаа. Ерөнхийдөө миний нэг яг нэг хэлэх гээд байгаа зүйл чинь хэрэлтийн байдал үүссэн байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь гол анхаарал тавих ёстой зүйл энэ доод ёроолоос энэ дээдлийн үзүүлэл байна. Хэдүүл ямар ч гэсэн энэ хэсгийг нэг татж үзээд энэ чинь ямар ч гэсэн 14-ийн нэг шалгалт хийсэн, 50-ийн нэг шалгалт хийсэн, 14-ийн нэг шалгалт хийсэн. Ингэж орж ирээд 23 гээд доошгоо үзэж чадаагүй. Ерөнхий доотлын ёроолууд бол ерөнхийдөө дутуу байгаа. Тэгэхээр ийшээгээ заавалчгүй нэг илүүгийн хөдөлгөөнөөр ч юм уу дутаалтын хөдөлгөөнөөр ч юм уу 10 67 50 юм уу эсвэл илүү гаргаад 66 хавцааныг орж ирэх боломжтой гэсэн тамгийн хийдүүлээ заавалчгүй 50. Одоо ойл дээр бол ерөнхийдөө нэг завсрын нэг хугарлыг нэг анзаарч ажиллаж байгаа. Төрлөө мэдээж пат гэж доош нь явуулахад баг болохоор харагдаж байна. Гэсэн тамгийг бол миний хувьд бол тавьж байгаа. За тэгэхээр ойлын хувьд бол бас чиж хэдүүлээ бол анхааралтай байх цаг үе нэрчээд байна. За тэгээд эхний ээлжинд бол 50-аас сургал авч байгаа. Эхний ээлжинд хэдүүлээ ямар ч байсан 68 руугаа харнаа. 68 руугаа харна. За 68 руугаа орж ирж байгаа ханьч өөр хэдийн хэмжээнд 68. За ер нь нэг 122 пип гаруй хөдөлгөөн бол байгаа юм байна. За тэгээд ямар ч байсан энэ хэмжээг заавал хэлбэл анхаарах ёстой. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан энийг анхааралтай авчиг. За тэгээд анхааралтай авчихад доошгоо ерөөхдөө энэ хавцаа бол энэ хэсэг сэтэрвэл энэ хэсэг бол шууд сэтрэхгүй. Энэ хэсэг бол шууд сэтрэхгүй гэсэн бодолтой байна. Миний хувьд бол ойл бол угаасаа хэрэлтийн байдалтай байгаа учраас эхний ээлжинд энэ ёроол руу нэг орж ирчихэд нэг ингэж хөдөлсөн нэг хэмжээс үүсгээд тэгээд нэг доошгоо орж ирэх боломжтой гэсэн таам өгөл миний хувьд бол за энийг тэмдэглэх гэдэг яг үнэндээ үлдэж өгнө. За зээлчүүд яах вэ? За энэ биш юм байна. За энэ байт гэж. За ерөнхийдөө бол нэг энэ чэнэс ийшээ орж ирээд за энэ чинь нэг 38.2-ийн хөвгөл хийсэн чиглэлтэй явсан 61 юм орж. 61-ээр орж ирчихэд нэг ингэж явсан байдалтай байж байгаа 86-ийн хөдөлгөөн үүсэх байх гэсэн байдалтай хандж байна. Тэгэд энэ чинээс илүү
цаашаа явна гэвэл цаа нэг ийм байдалтай л нэг юм хэрсэн байдалтай л унах боломжтой гэсэн зам мэдээлэл тавиад тэгээд хэдүүлээ нэг ойлын хувьд бол хэдүүлээ завсарлага авдаг. Тэгээд ерөнхийдөө энэ 7 хоногийн хугацаанд бол ийм их хөдөлгөөнтэй байх байх зам бол миний хувьд бол байг. Миний таамагч ерөнхийдөө нэг бурууч гэж бодсон зүйлч бол миний хувьд бол хаалгал байна. Тэгэхээр хэдүүлээ энэ зүйлийг нэг анхаарал таандуулаад байлгачих. За. Тэгээд хэдүүлгийнхаа хувьд мэдээж ойлын хүн бол угаасаа ойлгомжтой тодорхой харагдаад байгаа шүү дээ. За энэ хэсгийг нэг хэдүүлэх хасчихаа. За шууд 6 мөргүүлье гэж тавиад хэдүүлээ энэ чинь нэг юм дунд хөдөлгөөний нэг хугацааны тооцож үзээд хий. За ингээд нэг мэдээж стресс мэдээж шууд энэ хэсэг дээр шууд тогтонгот 61.8-ийн хөдөлгөөн 38.2 дээр ирсэн тохиолдолтой харагдаад байгаа. Тэгээд дээдлийнхэн ерөнхий шалгалт нь бол 69-50 хавцааныг шалгалт заавалч хийгээд 69-50 хавцааныг шалгалт хийгээд тэгээд тэрнээс доош руу ерөнхийдөө бол уналтын хөдөлгөөнийг өөрчлөх таамаг бол 50. Тэгээд хэдүүлээ мэдээж 50-ийн хөдөлгөөнийг гэж харсан юм чинь энэ чинь 14-ийн хөдөлгөөн мэдээж ойлгомжтой давхцаж байгаа. 14 юм уу 23 юм уу эсвэл дундын нэг юм хувийн хөдөлгөөн юм уу гэдэг давхцаж байгаа тийм. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь гол анхаарал тавих зүйл нь өөрөө 69-50 хавцааны хугал хийх ёстой гэсэн хэдүүлээ таамагаа яг голтонд байрлуулад эсвэл энэчнээс шууд цөмөрч гэсэн таам хоёр л ситуацтай байрлуулад тэгээд ерөнхий хөдөлгөөнийг доошоо гэж заахад бол ерөнхийдөө болж байгаа. За алтны хувьд бол хэдүүлээ бас ерөнхий хөдөлгөөнийг доош гэж яриад байгаа шүү дээ. Ерөнхий шалгалтын хайрын хаашаа вэ гэж хэдүүлээ яриад байгаа болохоос биш. За мэдээж тайлбарлаад өгсөн байгаа тийм хэдүүлэнгийнх. За тайлбарлаад өгсөн байгаа гэх асуудал. За Nasdaq гэдэг хөдөлгөөний хувьд бол Nasdaq бол өөрөө мэдээж тодорхой хэмжээний уналтыг хийсэн байгаа. Тодорхой хэмжээний өсөлтийг үл хийсэн. За бид нар бол мэдээж ойлгомжтой өсөлтийг бол мэдээж бариад авсан байгаа да. Нэгт өдрийн өглөө бол мэдээж гапта орж ирсэн. За мэдээж 4 цагийн 6-аарч заавалчгүй шалгаад авах шаардлагагүй харагдаад байх юм. За хэдүүлээ нэг ийм байдалтайгаар нэг за ямар ч байсан энэ хөдөлгөөн бол өөрөө 38.2 мөн байсан. 38.2 23 гэж орж ирээд энэ чинь 23-аар хандж байгаа юм байна. Тэгэхээр Евролыг заавалж тэнцвүүлж үзээд энэ чинь 50-ын шалгалт гэж орж ирээд 50-ын шалгалт өөрөө 38.2 байсан гэдэг уналтайгаар 50 руу орж ирсэн. Зя. Энэ чинь хөдөлгөөн цаашгаа яах юм бэ гэж. Ерөнхий Nasdaq-ийн хандлт бол болцсон. 21516 гэдэг болцсон. Хэдүүлсэн гэх юм бол. Миний хувьд бол ерөнхийдөө бол болцсон. Бас хаана ямар техник шинжилгээнүүд яг юу гэж бодож байгааг би бол удаа сайн мэдэхгүй. Тэгэхээр ерөнхий хөдөлгөөн өөрөө 38-аас тохилд авцсан учраас гапing нөхөд эсвэл илүү гараа шууд Евролийн 23 руу байлгах ёстой гэсэн байдал миний хүсэж байна. Энэ чинь тэгэхээр бага хэмжээний хэрэлттэй гэсэн үг. За тэгэнгүүт эхний ээлжинд ямар ч байсан Nasdaq өөрөө энэ хэмжээнийхэн гапыг заавалж нөхөн энэ хэмжээний гапыг нөхчөөд энэ хавьдаа нэг жоохон хэрч байгаад пад гэдэг 38-ыг сэтлэх
байдалтай миний хувьд бол харагдаж байгаа. 38-ыг 50-ийн хөдөлгөөнөөр явах 38-ийн хөдөлгөөнөөр явах гэдэг миний хувьд бол анхаарал байгаад 50-аар уу эсвэл 23-аар уу эсвэл 14-дөр дуусах уу гэдэг миний хувьд бол нэг тийм 2 цаг гарч ирж байгаа. За мэдээж 23-аар дуусах юм бол 21:30 гэдэг байрлал байна. Эсвэл 2900 гэдэг байрлал байна. За тэгтээ хэдүүлэнгийнх нь гол анхаарал хандуулах ёстой зүйл бол энэ ч нэг багтгийн хэмжээний шалгалт өгөөд буцах юм бол мэдээж энэ стак бол дээш өргөжлүүлэх хөдөлгөө гэсэн. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд бол 3 цаг байна гэж хэлээ төсөөлье. За тэгээ энэ 3 цаг нь өөрөө нэг үл тэнцэнс орж ирээд орж ирсэн хүчээрээ пад гэж нэг орж ирэх. Энчээ ирээд ирэхэд бол хэрэггүй юу л гэдэг асуулт. Хэрвээ хэрэг удаан хийх юм бол мэдээж доошоо задрах нэг шалтгаантай. Хэрвээ хэрэггүй шууд шалгалт өгөөд буцах юм бол дээшгээ нэг цаашдаа ерөнхийдөө бол баяг бол өргөжлүүлэх нэг шалтгаантай байгаад байна. За өөр асуудал байхгүй. Хэдүүлээ Настакыг бол хэрж ийн гэж хүм олон удаа бол бас ирсэн санагдах. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ тэмдэг байгаа тэмдэг тавьсан байгааг бодоход бол Настакийн яг халтын төлөвлөгөөнийг бол яг бас татцсан юм шиг л харагдаж байна. За биткойн руу орцгоо хэвлээ. За биткойн руу гэж биткойн дэр бас ярих хэрэгтэй олон юм байна. За техник шинжилгээний хувьд бол мэдээж техник шинжилгээ өөрөө бас биткойн дэр бол энэ нэгэнд хийхгүйгээр бас олон техник шинжилгээ хийсэн. За эхний хэдүүлэнгийнхэн зураг мэдээж Еврол адилхан байсан. Эхний цэг бол энэ хавцаа байсан. 14-ийн цэгтэй шалгалттай. Нэг үл иш орж ирнэ юу гэлээ? 23 шалгацсан байсан шүү дээ. Нэг үл ингэж орж ирнэ гэдээс илүү гараад 23 шалгалтыг үзье. За миний хувьд бол 23 болж арайч байлах боломжгүй гэсэн бодож исэн цэг байсан. Гэхдээ байлаад ороод ирсэн байгаа. Тэгэд тэрний дараагийн хөдөлгөөн чи 14-ийн нэг хугарал авцсан байгаа. Хэдүүлэнгийнх нь анхаарал тавих хэрэгтэй. Зүг шүү. 14-ийн хугарал ороод ирсэн тохиолдолд хэдүүлэнгийнх нь яриад байсан 38 цэг рүү бол бүтэн байлах боломжтой болж байгаа гэж хэлэхэд бол үнэхээр бол бараг л 100%-ийн баталгаа бараг өгч болохоор дөө. Гэтэ би нэг тийж амар том нэрмээргүй байна. За тэр чи яах вэ? Тэгээд 14-ийн шалгалт өгсөн хугаралны энчээ байх уу, энчээ байх уу гэж ярьжсэн. За энэ хугарлыг хийсэн тохиолдолд хэдүүлээ энэ ч хугарал байгаа гэж бас хэлэхэд бол миний хувьд бол жоохон хэцүү байгаа. Тэгээд 14-ийн хугарал ороод ирсэн тохиолдолд вэ штэ хэдүүлээ. Сайхан 38 руугаа нэг үсэг байлахад бол болчихно. За тэгээд мэдээж биткойн өөрөө мэдээж бодгийн хүүгийн асуудлаас болоод бүх койнод унсан. За тэгээд мэдээж манай Жером Паулыг хэлсэн үгийг манайхан сонсож байсан бол бас овоо үг хэлсэн байлээ. Fact is fact гэсэн чинь хэлсэн байлээ. Би бас нэг сэслэх нэгсэн сонслоо. Даам ирчихлээ. За тийм мэдээж тэг гэж 14 гэж орж ирсэн. Одоо 14 гэдэг цэгийг бол нэг байлахыг бол миний хувьд бол жоохон тийм юу шиг харагдаад байна. Яг нь 90 хавтаны жооб хэрүүл хэрэг. Тэрнээс биш ерөнхий хөдөлгөөн бол мэдээж 38 руугаа хിവэрэ байгаа. За тэгээд хэдүүлээ энэ зургийг мэдээж гаргаа тавьсан юм чи мэдээж зургаар нэг засварлахад бол угаасаа тодорхой ойлгомжтой засварлах. Ингэж тавьж үзээд ингэж нэг тавьж үзээ. За хандлагын хөдөлгөөн чи байсан ч үзчих. За хөдөлгөөн энэ чи гол нь за хэдүүлээ хуваа. Баар шүү. За ингэж орч ирээд энэ чи 38-ийн хөдөлгөөн гэж байгаа. 38-ийн хөдөлгөөн шууд дэшгээ 14 л ярьж шээ. За энэ ч гэхдээ 14-ийн цэвэрхэн хөдөлгөөн байсан учраас би ерхий хөдөлгөөнийг ийшгээ явахд бол жоохон хэцүү гэж үзэж байгаа. За тэгээд мэдээж 108 111 112-ийн хавцаа байгаа гэж яриад байгаа шүү дээ. Биткойныг бол дээшгийн ерөнхийдөө бол 4000 хөдөлгөөний 3000 долларын хөдөлгөөний үзүр нэг хийх боломжтой гэдэг энэ чинь нэг жоохон ингэж нэг хэрэг байдал бас үүсч магадгүй гэсэн таамаг миний хувьд бол тавьж байгаа. За тэгээд биткойн дээр бол ерөнхийдөө одоохондоо бол би бол цэг алдаагүй явж байгаа. Яг энэ дотлын илүү хөдөлгөөний тооцоогүйгээс биш ерөнхийдөө тэрний өмнөх цэгүүд бол ерөнхийдөө бол угаасаа сэтрэчгүй явж байгаа.
Юу ч хийж байгаа. Сэтрэх угаасаа ч сая юу ярих гэж байгаа юм асууж ирч. За ерөнхий хөдөлгөөн бол ийм байгаа. За тэгэхээр хэдүүл ямар ч байсан чи 23 шилжилт малгалт гэж солиороод байсан чинь. За ерөнхий хөдөлгөөнийг угаасаа тийшээ харнаа. Хамгийн дээдлийн хандлтын хөдөлгөөн 114 гэж үзээд нэг энэ хавьдаа нэг хэсэг хугацаанд жоохон хэрнэ гэж үзье. Угаасаа биткойны хөдөлгөөнийг бол угаасаа араас гүйж байгаа. Гүйж байгаа хувьд бол цэгдэр бол алтан төлөвлөлт миний хувьд бол жоохон хэцүү байгаа. За тэгээ мэдээ шинэ жилийн байдал үүсээд хэдүүлээ мэдээж нэг арилжаач нэг хэрэлтийн ч байх үү нэг амралтын байдалд ороход нэг жоохон юу агаад байгаа шүү дээ. Амралтын байдалд ороход нэг тийм байгаад байгаа шүү дээ. Үгүй. Амралтын байдалд ороход угаасаа ойрхон байгаад байгаа. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд бол гол анхаарал тавих ёстой зүйл нь өөрөө биткойны хувьд бол одоо ингээд цаашдаа нэг бага хэмжээний хугарлууд дээр нь баг хугарлууд дээр нь нэг ач холбогдол өгөх гэхээс биш биткойны хувьд бол одоо угаасаа дэшээ байгаа шүү. Энийг хэлэхэд угаасаа таатай байна. За тэгээд угаасаа эн чинь их жижиг хэмжээний зуутын хөдөлгөөнийг үүсгэж байгаа харагдаад байна. За зуутын хөдөлгөөн чинь цэвэрхэн юм байна дөө. Бараг нэг зуутын хөдөлгөөн зурчгаар юм биш. За зуутын хөдөлгөөн бараг ингэж авбал бараг дээр юм шүү дээ. Арай цэвэрхэн харагдаад байна. Энд чи ямар ч нэг зуутын хөдөлгөөн зурцсан. Зуутын хөдөлгөөн ч өөрөө гэж орж ирсэн. Энэ хөдөлгөөн ч өөрөө ингээд нэг бид энэ чинь бүтэн 100. Энэ хөдөлгөөн чи ингээд нэг 50 тулна. 50 чи өөрөө бараг 50 тийм шүү дээ. Гэтэ ингээ 25 явчихсан чи 25 руу орж ирээгүй юм байна. За тэгээд ерөнхийдөө зурагч өөрөө стресс мэттэй баригдаж байгаа. За тэгээд ингээд нэг орж ирэхгүй. За ингээд ямар ч үснийг 50 зурч. За тэгээд энэ хавцаа ямар ч үснийг хөлтэй гэж бас хэлэхэд бол хэлэх юм байна. Гэтэ ерөнхий зургнууд бол баг хэмжээний хурлуудтай байгаад байгаа. За тэгээд энэс цаашаа биткойн бол нэг сарын сүүл хүртэл нэг сарын сүүл хүртэл баг худлаа аваач бол нэг сарын сүүл хүртэл ер нь тогтмол төсөлттэй байна гэж баг хэлж болохоор шүү. Би бол техникчд бол итгэн. Тэгэхээр хэдүүлээ ерөөдөө биткойны зургийг бол ингээд нэг байранд нь хадгалаад явчихад бол баг асуудалгүй харагдаж байна. За тэгээд хэдүүлээ 45 минут ингээд анализ орсон байна. За тэгээд хэдүүлээ өнөөдөр анализын уусгаад сайхан амс хийцгээе. За тэгээд уусаа нэг тийм олигтой мэдээсээ байх зүйлүүд энэ 7 хононд байхгүй учраас тэний тайлбарууд бол нэг тийм олон болохгүй хаа. Гэтэ яг ямар ч байсан өдөр тутамдаа ямар мэдээнүүд авахгүй гэдэг талаас нь илүүдэхгүй хандуулаад 7 мэдээнүүдийг оруулах байх. За тэгээд ерөнхийдөө энэ 7 хоног баг ажиллачаад дараагийн 7 хоногоос амралтын байдал шилжих байхаа да. Дараагийн 7 хоног гэхээс биш ер нь баг энэ 7 хоногийн дундаас ирэх нэг амралтын байдал шилжиж байгаа. Тэгээд угаасаа анализ хийх зүйл сэтгэж жоохон тэгэх байх. За ямар ч хэлсэн ийм байдалтай байж байгаа. Гэхдээ клубийн хэмжээ доторх үйл явц л мэдээж банк валютын дээр л арилжаа хийхгүй болохоос биш юунд дэр бол хийнэ биш нэгтцэн ер нь хоолойтой болоогүй тохиолдолд энэхэд бол хийнэ. За тэгэхээр энэ жилдээ баг энэ жилдээ үгүй энэ жилдээш бас арай биш юм аа. Энэ 7 хоногийн 3 өдөр 5 өдөр ирэхдээ бол анализ авч хорно. Тэгээд энэ 7 хоногийн анализыг орчход баг шинэ уу гарч байгаа шүү дээ. Энэ 7 хоног гэсэн. Бэтээ. Тэгээд баг энэ 7 хоног анализ орчход тэгээд он гарах хүртэл баг 1 сарын 3-4 хүртэл анализ орохгүй бол за тэгээд ерөнхий манай клубээс бол 3 гишүүн намайг оролцуулаад 3 гишүүн бол мэдээж Diamond-ийн тэмцээнд орж байгаа. Ерөнхий Diamond-ийн арилжааныхан даасан дээр илүүдүүлэх анхаарлыг хандуулна. За тэгээд тэмцээнд орж байгаа гэсэн та гэсэн ихэд бас дуус гаргаж үж бодоо бас баяр
баяртай. За тэгээд хэдүүлээ ингээд анализ хийх. За тэгээд дараагийн энэ 7 өдрийн 3 дахь өдөрт дараагийн анализ хүртэл хэдүүлээ төр бай. За тэгээд хэдүүлээ дахин уулзцгаанаа. Тэгээд уусаа уулзсан шүү дээ. За тэгээд энэ хүртэл одоо миний жилчгийг сонсч таад баярлалаа. За баяртай манайха.